Өглөөлт нөрмөг орноосо бослоо. Өвөл болсон учраас малгай ороото авлаа. Тэгээд гэрээс гавлаа. Гадаа хүүтэн байлаа. Тисэж өвлийн хүүтнийг сургууль руугаа мөрдөн дайлаа. Анги дотор намгүм. Гэхдээ би ганцаараа бусад руу харна. Гүнгэлсэн хавцаараа бурхан намайг шийтгэж, өндрөөс доошо шийдэж, хүүхдүүд инээж хөхрөлдөж байх үед би ширээд ирлэн хилдэж, багш нар дүү нэгхэж, би хоосон дэвтрээ дэлгэж, юу ч хамаагүй болсон мэдээ ангийнхаа цонхыг шигдэж, амьд хүнтэй нийгэмд би агаар дуцсан нийгэм, амьд хүнтэй нийгэмд би агаар дуцсан нийгэм. Ийм байдалтай үр дүнгүү 7 цагийг өнгөрөөлөө. Сүлдээ би үлдэж бараг анги дотроо мөнхөрлөө. Сургуулаас гараа жоохон ч гэсэн сэтгэл хөнгөрлөө. Сургуулаас гараа жоохон ч гэсэн сэтгэл хөнгөрлөө. Амьдрал минь ийм л байдаг. Амьдрал минь тийм л байдаг. Азгүй залуу ба химэл байшин. Нийгмээс тусгаарлагдсан хайрцаг. Амьдрал минь ийм л байдаг. Амьдрал минь тийм л байдаг. Азгүй залуу ба химэл байшин. Нийгмээс тусгаарлагдсан хайрцаг. Тусгаарлагдсан хайрцаг. Нийгмээс тусгаарлагдсан хайрцаг. Нийгмээс тусгаарлагдсан хайрцаг. Би алхна гэхдээ амьсгал минь давчтан. Алаад л өөрийгөө би өдөр болгон цавчин. Гэртээ ирээ цүнхээр би орлуугаа чулуудаад, гэрлээ унтаан хөшгөө хаан харанхуугаар булуулаад, хураасан би сэтгэлдээ даахгүй нохоо булуугаа. Уян гэлдүү сонсож гуйниглэн утас би зурагтаа. Балкон дээрээ хитэн тамхи угсруулсан. Нэг удаа гурыг татан Монголын ёсоор утлуулсан. Байраа дүүрэн утаа галын дохиод угруулсан. Дотоо золонгоо би мөнгө шиг л углуулсан. Ир хүний ноён нуруугаа нэг охин тууглуулсан. Ир хүний ноён нуруугаа нэг охин тууглуулсан. Амьдрал минь ийм л байдаг. Амьдрал минь тийм л байдаг. Азгүй залуу ба химэл байшин. Нийгмээс тусгаарлагдсан хайрцаг.